Юун зэнэ харахаа болцсон. Тэр хүний юу хийж чадаад байгааг харахаа болчихсон. Юуг хийхгүй байгааг л хараад унсан гэсэн үг. Уух нь. Тэр хүн юу хийчээд энэ нь алдагдах хэмжээний дороотолд орцсон бай гэдгийг харахаа болчихсон. Чидгүүр шарчихсан. Тэрэн өмнө нь хийдэг байж байгаад өнөөдөр хийж чадгаа байсан. Тэр цагийг орлуулсан өөр нэг хөдөлмөртэй болсныг илрэл шүү дээ. Чи тэрийг харахад тэрийг үнэлэхээ мартчихсан. Тиймээс чаддаг зүйлийг нь хийж байгаа. Хийх ёстой зүйлийг нь шаардаж байгаа. Гэхдээ тэр цаг өөр үнцэнтэй болоод тэр эмэгтэйд байгааг, тэр эрэгтэйд байгааг харахаа болчихсон гэсэн үг. Уух нь уу? Тэр аягийг үнцэнэгөө болгож байгаа. Өөр нэгэн цагийн зарцуулалт нь юу байсан юм бэ? Шин яраа мэдлээд нь завдалгүй болцсон юм уу? Тэгвэл чиний тусламж гэхдээ 3 үгийг хэлэх зав байгаа болж тэ 3 ягийг угаах зав чамд байгаа шүү дээ. Эсвэл гар утсан донтоодон тийм үү? Зүгээр суух нь гэсэд тэр аяг хөвлөрөөд байгаа юм уу? Тэгвэл тэрэн өөрийнхөө үнцнийг мэдэх гээд нийгмийн эрэл хайж байгаа дутагдлыг чи анзаарахгүй л байна шүү дээ. Чи нэг салхинд гаргаж гой хувцас авахгүй бол өөрийнхөө гоцоо, өөрийнхөө үнцэд, өөрийнхөө юу хийж чаддгийг мартаад цэнгээд эхэлж эхлэв шүү дээ. Уух нь. Тэр хүн чинь ямар нэгэн амжилт, ямар нэгэн эвэх олж авах гээд тэр нь хийдэг байсан дадлаа хийж байна. Энийг л ойлгох байж байгаа. За ахиад 3 үг хийх юм бол тархичин шатах юм байна. Хэсэг амрыг да. Чи хэн ч юу хариус унарт гэдэг нөө яах гээд. Амтлагаад гацалт болох гэдэг. Яагаад энийг юм? За тэгвэл одоо юу асуух гэж байна да? Түүний ярианаас гацалтаасаа гарах уу? За зориж ирсэн асуулт юу байх юм бэ? Одоо түрүүн жоохон одоо жоохон асуудал ирэх үү? Нэг бид нар бол угаасаа ингээд 7 хоног болгоо ингээд хилцүүлгээ хийн. Тиймэрхүү яриагаа өрнүүлнэ. Тэгтэл ингээд эхний удаадаа ирсэн хүн дараагийн удаадаа ингээд алга болчиход байгаа байхгүй юу? Сонирхож ирээл алга болчтой. Тэгээд Энэ асуудал дээр одоо тэгээд харилцааны тал дээр бас яаж шуухан мадлаад үлдээч болов арга байдаг ч болов шунан дурлах сэдвгүүд байна гэсэн үг. Хүн өөрийн эрх ашигын тулд олон нийтийн сүргийг дагдаг. Тэндээс шимтэй болоод хүлээлттэй үедээ л яриган дахин холбоо барьж байдаг. Үгүй болоо орхиод явах нь зүй ясны л хэрэг. Хэн нэгэнтэй уулзах юм бай, хэн нэг бүлэгдэн уучрах хаан ажил албыг хийх нь ашиг сонирхолын үүдэлтэй байдаг. Хүлээлт сэтгэл зүй үлдээхгүй бол үдэлх их амархан шүү дээ. Авах нь алгалаа. Ер нь бол тийм хэрэгцээ үүсгэх. Тэ? Хэрэгцээг нь болоод хандах үдлээд байгаа юм шүү дээ. Чи эрэхтэй 3 хэрэгцээтэй байсан. 2 нь хангагдаад 1 нь үлдээж байвал яах вэ? за тэгэл үлдсэний тэгээд би өөрөө харгалцтай. Ер нь бол хоёрын ингээ те. Хоёрын хангалтыг чи ганцаараа үлдэхэд хэцүү учраас дахин тэр бүлэгт тэр асуулттайгаа очиж таараа байхгүй. Авах нь.
сая гурван хэрэгцээний хоёр нь хангагдчихад Тэгээ хангах арга зүгөө олцоход 3 дахь дээрээ асуултанд хариулагдаагүй. Энэ нь дахин тэр бүлгийг зорих шалтгаан мөн үү гэж асууж байна. мөн Асуух нь. ойлголоо. За одоо өөр та хэд асуулт авахгүй би нэг жоохон бэлдсэн асуулт бол байгаа. Гэтэ яг та хэд дараа асуулт гэж бодсон. За. Ийм байдаг. Хөтөн тоглоом байна да тоглож байхад дүрм нь ойлгогддог доо. Ийм байгаа бүлэг маш урт насалдаг. Ухах нь. Чи заавал танилцуулаад байхын албагүй. Тоглож байхад дүрм нь ойлгогдох буюу харилцаж байхад дүрм нь ойлгомжтой байх юм бол тухайн бүлэг урт насалдаг. Тийм хэлбэртэй биш заавал нэмийн тайлбарлахын тоглолттой байгаад байх юм бол тэр бүлэг маш хурд задардаг. Нэг дахь. Хоёр дахь нь бүлэг дахин нэгдэх нь 3 асуудал шийдэхийн 2-ыг хөндлөн ярьчаад 3 дахьыг дандаа үлдээж байгаа үед тэр асуултан дээр дараагийн 2-ыг чирэх гээд 5-т тоглолттой байх юм бол угаасаа 1 2 гэдэг зүйл чи холбогддог. Ухах. Жирэхтээ 3-т ирсэн. Нэгийг үлдээсэн. Дараагийн 2-тойгоор 3 асуулттай болсон. Угсрагдчих яах вэ? Энэ үед бол бүлэг дахин учирна. За одоо арв зохицуулаад. За тийм үү. За арв зохицуулаад 14 хавартай хүүхдүүдийг ан дагуулаа явлаа. Ухах нь. 2 удаагийн 2 янзын хичээл өгнө. Мөр яаж мөшгөх вэ? Авд яаж бэлтгэв. Авлахыг заасангүй. Дараагийн удаа авлахыг заалаа. Ан гаргахыг заалаа. Тэгэл арьс махаа яаж бэлтгэв? Арьс боловсруулалтыг заасангүй. Гэт тэр хүнд өөрөө давж чадаагүй мэдээллийн нэг том урсгал заах боломжтой гэдгийг үлдээсээр байх юм бол цугласаар л байдаг. За тэгвэл энэ бол заах аргачлалын цуглааны онцлог байх. Тийм үү? Гэрийн даалгавар өглөө, гэрийн даалгавраа шалгах нь. Тэрийг би яаж хийсэн чи яаж хийв гэж мөргөлдүүлэх нь дараагийн сургалтын дэвсгэр болж байдаг. Энийг албатахаар сурлах хамгийн муу болдог. Шалгаж болж шинэ хичээл орё. Энэ хамгийн муу. Багшийн арга зүй. За би дараагийн хичээлийн эхний тийм 3 хичээлээ одоо 3 бүлэг авахтун өгч байгаа бол эхний хичээл дээр даалгавраар өгч гэдэг. Ингэснээр би тэрийгээ дэвсгэр болгоод дараа нь 2 шинэ зүйл заагаад дахиад нэг дэвсгэр болгоно. Гэх байдлаар явах юм бол сэтгэхүйн холбоос гинжин хэлгээ үүсч байдаг. Явах нь. Бүгдийг заахгүй байна шүү дээ. Заана гэж хэлчихэд нэг дутуу байгаад. Авлагтай юм шиг яриад байдаг байхгүй. Тэгвэл тэр нь даалгавраар өгч болно. Тэгвэл би юу авмаар байгаагаа тодорхойлно үү? Даалгаврыг албадаж биш, сонирхуулж хийх юм учир дээр. Түүгээр нь яриагаа эхлэх юм бол тийм үү? Чи яаж ийсэн? Ямар мундаг юм. Би иймэрхүү чинь одоо хичээл дээр санацаарч яриа. Энэ үед эхлээд хүндэтгэл дараад нь би харьцуулалт үүсгэлээ. Энэ хөөхөд урам зориг авах хэрнэн наривчлалыг давхар сурч идэг. Би ингэж хийсэн. Багш надаас илүү тэрийг мэдэрдэг юм байна. Мэддэг юм байна. Би энэ дээр дутчих. Би илүү зураг олсноор багшаас илүү байна. Багш онлын мэдлэг илүү өглөө. Илүү олон туршлага жишээ өглөө. Эндээс багшаагаа хүндэтгэх сэтгэл зүй даалгавраа сайхан айдас олж байдаг. Яг үүнтэй адилхан за багшлахгүйгээр зүгээр хүслийн нэгдэл байж болно. Тийм биз? 3 асуудал ярилцаад нэгийг нь орхиод байдаг. Тэрийгэ дараагийн уулзалтан дээр өгөөдөн холбооно. Явах нь. Одоо энэ судрын клубын хувьд 3 асуудал 3 таних угаар надад дөндөөс ямар даг судраг боддог. Энэ судрагч уу юм байна уу наагаарч? Байсан. Яагуул хүмүүха.
За өгүүлхэн ухаанаар би одоо Мм. өгүүлэмж өгүүлье. Тийм үү. Мэдээж өмнөх үгээс хэлэхгүй. Өглөх. За өхний сэдв. За. Эхний сэдв хүмүүн яагаад ярих шаардлагатай вэ? Тийм үү. За. Энэ сэдвийн дагуу би ярилцаж байна. За энэний өгүүлэмж за бичлэгээр харах юм бол дөрвөн хуудасхан зүйлийн тухай юм байна. Өөхөх нь. Эхний 3 хуудсыг би хэлцэж болно. Сүүлийн энэ нэг нөр хагастай байгаа зүйлийг хэлцэхгүй. Яагаад? Тэр хүн өөрөө уншиж байна. Дараа хичээл дээр үлдээж байгаа шүү. Тэр дараагийн юм дээр тэрийгээ дахиж сонсох сэдлийн үлдээж юм. За энэ үлдээж байгаа хэсэг бол хүмүүний дэвшлийн тухай өгүүлэмж байна. Ярих шаардлагыг явсаар хагаад хөгжил дэвшлийн сэдв үлдээж гисэн. Яраны хөө. Тийм үү. Манлайлал удирдлагын орон зай. Буюу эхлээд харилцан яриа ойлголцоолыг тайлбарлаж байгаа. Дараагийнх нь удаа бүлгэлсэлийн буюу хэлцээрийг ярьж байгаа. Дараад нь эв гэрээний тухай ярьж байгаа дөрөвт нь оройд манлайлал яриа гэсэн дөрвөн сэдв байгаа. Тэгвэл би эхний 3 сэдв харилцах ойлголцох, сонирдох, тийм үү? Бүлэглэн нийт буюу зөвшөлдсөх шийдвэрлэх яриануудыг дараад нь эв гэрээ буюу ажлын хамтрах ярилцлагуудыг хэллээ. Тэгээ одоо манлайлал яриаг үлдээлээ. За. Манлайлал яриа чиний дөрөв хөдлөх үү? Дараагийн сууд холбоосон дээр чи ирэх үү? Ухах нь. За тэгвэл би яг энэ дутуу үлдээсэн манлайлал гэдэг яриаг нь эхлэж дараагийн сэдв дээр ярьчаад дараагийн бүлэг рүүгээ бас 3-ны 2-ыг нь даваад 3-ны 1-ийг нь үлдээчлээ. Энд дээр холбоос үүсэх. Энэ зарчмаар явахаар дахин цуглах шалтгаан нэг юм дуусгамаар байна гэдэг хоёрын хооронд зан ч байгаад байгаа. Үлдээл байна уу? Чи гүйцэтгэлтэй чи дутуу. Юу ярих бол гэж гэдэг юм шиг тий. За чиг эндээ төлөвлөгөөгдөөд за өмнө нь анх удаага ирсэн гайхшрал бишрэл ойлголцод төрсөн. Тэгээд эрэхтэй та нартай алалцах гэж ирнэ шүү дээ. Өөрийгөө хэн бэ гэдгээ нотлох гэж ирнэ шүү дээ. Өмнөх түүхээ чирээд ирнэ шүү дээ. Тэр үед даруулаад та нар болохоор нөгөө нийцлээрээ даранг болчихсон. Шин сүргэд нэгдсэн хүн бол дар болчихсон. Яг тэр нарын дутуу ярьсан сэдвүүдээр огшиж орж ирэх үү. Орон зайгаа засах гэж өөрийгөө илүү танилцуулах уу. Чадваруудаа илүү гаргах уу. Ингэснээр бүлэг хооронд уусалт үүсдэг. Ерөнхийдөө анх удаагийн уулзалтан дээр хүн бол өөрөө дүгнэлт хийгээл гарч гадаг. Хоёр дахь уулзалтан дээр л хүн өөрийгөө танилцуулахыг хичээдэг шүү дээ. Чадвар мэдлэг туршилгаа арай нээлттэй болчихсон. Магадгүй нэг тэр хугацаанд жигжиг гэсэн хэн нэгэндээ. Тийм үү. Дотн орон зай үүсгэж зориг агсдаг учраас өөрийгөө танилцуулдаг. Ийм байцаар л хүрээ тэлдэг болохоос биш. Хаагаад өгнө яваад авах юм бол хизээч хүрээ тэлэхгүй. Огохна. Та түрүү яг нэг жоохон хөслийн талаар хэлчихсэн шүү дээ. За сая бол ингээд тань жоохон тийм сурлах юм тиймэрхүү байсан. Одоо яг нэг асуудал 3 асуудал ярьж байсан сая. 3 асуудал. Тэгээ яг энэ хүслээр одоо яг нэгдэж байгаа үед яах вэ гэж бид дээр хэрхэн одоо юм чинь хамтдаа ингээд хамтдаа багслаад байх талаар нь одоо асуух гэж жоохон. За угсангүй. Яад нэг бодож байгаа дайлтах юм. За сая бол нэг те сургах талаар те тэр хүнд ингээд сурах хэрэгцээ байгаа учраас удаад нь ирээдсэн те тэгээ дараагаас нь одоо харин яг хүслээр нэгдээд яг энэ зорилго гэдэг тийм үед яаж тэр хүн ингээд бас адилхан 3 зорилго 2 гүйцэтгэл байхгүй. Авах нь. Энэ дээр хамтран ажиллах хэн нэгэн суралцах биш дэмжлэг авах. Талбарын асуудал гарна. За. Тэр 3 зорилт дэвшүүлээд сүүлийн боломж нь чамд ч байж боломжтой. Гэх үед дэмжлэгийг авахын тулд тэнд очиж орол байдаг. Ухах нь.
Хөслийн зорилго бүхий бүлгийг удирдахад урмын үг хамгийн том түлхүүр байдгийг мэдэх үү? Яг Ямар ч зорилгогүй. Нөгөө эсхийний яриатай. Яг нэг эсхий бол яг бууд туйлын зорилго нь биш. Зүгээр эсхий савхтаа л хорвоогийн хамаг ховыг ярих зорилготойгоор цугулдаг бүлэг байдаг да. Тэрийг эсхийний бүлэг гэдэг байхгүй. Ухах нь. За. Юу ч хамаагүй, садвинч тодорхойгүй. Хэний хов хамгийн дөрөнд орно тэр хов бол яриана хөвгөрөөд байдаг. Ийм бүлгийг яаж тогтоодог вэ? Хойгийн тэндээс нь бүлгээр нь л оруулаад авах хэрэгтэй. Төрөөнийх шиг л хамаг технэн шүү дээ. Ярьж байгаад ихлүүлээд орхичоод за маргааш үргэлжлүүлээ гэл. Зүг үтцээ. Тэр бүлгийн ховыг сонсож байх хэрэгтэй. Угаасаа хов нийлээд сурч байсан 3 4 хүүхэн байдаг тэ дотор. Тэд нэр ярьж ирэхэл их юм бол нэг хатан хаан шалдан болтол хааны шодоо бостол ярина угаасаа. Угаасаа хов дамгаалаа сурч байсан хүүхнүүд байдаг. Гэхдээ тэд нэр сонсогчоо авахын тулд сонсогчийнхаа ховыг сонсож магтаж тэр орон зайд үн цэнтэй гэдгийг мэдрүүлдэг. Ойлгож байна уу? Дахиад ховтаа ирэх сэтгэл төрөлдөг. Ирэх сэтэл шинээр бодож сэтгэгснээрээ тухайн газар хүлийн зөвшөөрөгдөснөөрөө дахин яриад өөрийгөө гайхуулах гэдэг. 3 удаагийн ховд хутгалтахаар нөгөө нэг гарамгай ховлолдог 3 хүүхний дээр гээд хүүе их чавалцсан сууж байдаг байхгүй. Уул нь эхний удаадаа ингээ очиод ингээ жоохон те хаваа ингээ нэг хилчлээ ш. Тэгсэн чинь нөгөөт нь магтаад гэсэн чинь баг урам авч байгаа юм шиг үү. Тэгээ дараагийн удаадаа ингээл дараагийн удаадаа дөрмөн ойлгох тал тиймэрхүү баг хов ярьдаг хэт шүүмжлэх шин чанартай хүмүүсийг их яриулж алга ташиж зөв бид нэр хэрэглэнэ гэсэн хэрнээ хэрэглэх албагүй байхгүй юу? Удаан чанагдахаараа тэр чинь тийм шүүмжлэлтэй байснаач мартдгийг. Яагаад гэвэл үн цэнэ мэдрэх гэж байгаа хүний тэмцэл чинь жүжиг хүртэл тоглож магадгүй байдаг байхгүй юу? Ухах нь. За анх удаа миний өргөөнд ирж байгаа хүн бол тийм үү? Надад ингээд танаа одоо энэ бүлгийг гэж ямар садар самуу юм ярьдаг гэдэг юм өнгөц шүмжлэлийг байн хэлдэг. 4 удаа ирэхээр яаста. Манай эхнэр тэгсэн чинь ерөөсөө намайг ойртуулахгүй байна болцсон. Дунд нь орцсон нөгөө садар самуу ярианы гол бадар болсон орч. нөө. Яагаад? Тасах гэж бас байдаг шүү дээ. Тий, дасах. Яагаад л энэч бас хүний шийдэх ёстой асуудал гэдгийг сонссоор байгаад өөрт байгаа асуудлаа зориглож хардаг. Шийдэх гэж оролддог болж төлөвшж байгаа төрхөн дээр. Ойлгоно? Тэр хүний анх ирэх гэсэн зорилго зорилттой. Тэгээ улс төрийг төвхнүүлэх байж болно. Тэр зүгээс харах юм бол нэг 90-ийн хормон асуудал, араар тайвалт, цэнгэлийн хайлт, үр хүүхдээ доктортай байлгахын тулд хоёр биенийн ойлголцох янаг харилцаа. Тийм үү? Үн биедээ насан туршийн үнцэнтэй байхын тулд өөрийгөө гоодох сэтгэлийн харилцаа хамаагүй байхгүй юу? Ухах нь. Тэрийг өөрийнхөө зовлонд авч үзэхгүй байгаа. Тэргүүлэх шугамд авч үзэхгүй байгаа юм. Гэхдээ тийм таны зөв бид нар ярихгүй гэж ярьсан ч гэсэн өнөөдөр бол ярьж магадгүй жаахан дадалтай байгаа шүү. Бид нар хичээе гэдээ орхиж байна. За эдгээр өнөөдөртөө чадахгүй ч гэсэн дараагийн удаа чадхал байлгүй даа гэж юм. Тэгээд гэртээ очиод яах вэ? Нөгөө эхнэр нь би ядарч чинь чи өнөөдөр хаягаа угаачих гэдгээс яг тэр асуудал өөрт нь байсныг харж эхэлнэ шүү дээ. Ухна. Тэгээд бодож эхэлнэ. Надад угаасаа гэр бүл элгийн амьдралын асуудал байсан юм биш үү? Тийм үү? Хэд хоног өнгөрлөө. Өө би чинь нэр гэр бүлийн асуудалд юм уус төр. Чиний хүн жилдээ хөөхнөө жаргалтай болгож хацрыг нь олгож чадахгүй л ир хүн байж штэ гэдэг. Эрэхтэй. Тийм үү? Энд бид нар хичээгээд нэг дуугаа бай. Угаасаа шинэ хүнээ хоёр дахь ярьж байгааг мэдэж байгаа. Тийм үү? Машаа нэг юм асуу ихээр жиж бай хаяад. Тэнгүүт өөрөө сэтэлж юм ярина. Та нар дээр ярьж исэн да. Би нэг их нэртэйгээ муудалцаа да. Ханаа гаргахдах гэсэн. Яавал зөв.
Би бол өөрийгөө өмөрж байна. Би бол хамгийн сайн орлоготой, хамгийн сайхан нэр хүндтэй залуу. Юу нь болохгүй байгаа тэр хөөхн намайг доош хийгээд байна гэл. Ангингууд манайхан ч өөөхөн тас нөгөө яриа орж ирдгээрээ босоод гараад ирж чи чараар тавьсан араар нь тавьсан болоод л тэгээд л шуугилдал унаа шүү дээ. Энэ үе тавирцсан байдаг. Ойлгож байна уу? Өөрийнх нь асуудал, бусдын асуудал хүлээн зөвшөөрөх сэтгэл зүйд ороод байна. Аа энэ маань ийм асуудалтай. Байгаад энийг шийдэхээ суугаад байгаа юм байна. Анх сонсоход энэ ичмээр байсан. Одоо би гүнлөөн ширдэхэд энэ хүний асуудал юм байна. Шийдэх ёстой юм байна. Үнэхээр энийг шийдэж гэр бүл бий болж, гэр бүл байгаа учраас төр бий болоод байгаа юм байна штэ гэд итгэл үнэмшил зориг хоёр нээсэн. Ухах нь. Сайн төр гэр бүлээс л эхэлдэг. Сайхан гэр бүл тогтвортой өр хөвгтөөс ирээдүйн засаглал эхэлдэг. Тиймээс би том ярих дурггүй. Том ярих дурггүй. Яагаад гэвэл одоогийн та нарын оршихуй дээр сайхан засагч өргөж шөмжлөгдөн. Том цагаан хэрмэнтэй тулалдна. Томоохон авилгач хэл хагуулч нь үххийг хүлээх ёстой бол. Бүгдийг нь нэг доор устглаа гэсэн чи илүү төгөөлдөр хар гар нь босоод ирнэ. Тэгвэл энэ хизээ дордож. Хизээ бидний хүсдэг төр гарч ирдэг. Яг хизээ байвал хамгийн зохимжтой. Чамайг ажиллах чадваргүй болох үед хүүхдийн чинь идгэл бадай хамгийн сайхан төр байх юм бол чи өтөл насны цэнгэл дээр өөрчин эдгэр насны үйлдэл дээр сайхан төртэй байх нь хамгийн оновчтой цаг хугацаа мөн үү? Энэний төлөө би өнөөдөр хөөхтэй ёс зүй, хайр хаалж, боловсрал, хүч чадал, найз нөхөд амраг ханаар нь хүртэл бодож бэлдэх үү? Энийг ойлгохгүйгээр том ярих нь өргөж бусдад халгаатай засаг батлах юм. Хорийг тариад идэг. Ухах нь. Тэгмээс хамгийн том засгийг бүтээхийн тулд маш их хууль ярих шаардлагатай. Яагаад хүнээ бүтээж ижил засгаа гаргана шүү дээ. Тэг бид. Нэг хаан төрүүлээ. Цэрэггүй бол яах юм? Тэгэхээр чи 10,000 хүн үүсчээж нэг хаан чинь төрөх гээд байгаа юм. Тэр нь одоо байхгүй бол чийл төрүүлнэ шүү дээ. Чи хааны ч юм уу, цэргийн ч юм уу, жанжны төрүүлнэ шүү дээ. Тэгэхээр маш их хууль ярьж энэ төрчин бүтэж байгаа биз? Хүнээ бүтээхээс эхлэн штэ хөөрхөн та. Энийг ойлгохгүй бол чи одоо нэг асуудал шийдлээгээд дараагийн асуудлаа шийддэг төрийг бүтээн. Цогцлбор төр бүтээж чадахгүй. Тэгвэл хүн бүтээхийн зориг агслаа. Сайн сайхан, зөв хайр дурлал. Яанаг амраг гэр бүлийн хайрлалцаа, ёс зүй. Ойлгоод дуулаад яадгийн гэдэг сонголтоос хагацаад эхэлжээж. Ойлгож байна уу? Нэг араар нь тавь, хүүхэн жигтэй гэдэг үг чинь чиний амнаас нь ангиж ирээд. Тийм. Би болдоггүй шүү, даруулах тавиа. Би хичээе, сонор тавиа. Би хайр халамжийг эрен байя гэж. Тийм үү? Эмэгтэй. Би шүүмжилдэг шүү, их өгөлдөг шүү. Өрөө хүнд нь үгийг олшруулан хэлбэл ээжээс өөр мэдрэмж төрдөггүй. Эр хүн ээжтэйгээ хорцдгоогоос хаш эхнэр нь байх аргыг хаяа. Энэ цагт тэр гэр тогтох. Эцэг их нь бүтэн байгаа хүүхдийн ёс зүй тогтох. Ёс зүй хоёр талаасаа нөөлөгтэй өгөөгөө санхүүгийн чадвартайгаар байх юм бол тэр хүүхэд өндөр боловсралтай болох уу? Өндөр боловсралтай тэр хүүхэд дорд байхыг үзэх үү? Тэвчихгүй штэ. Дордыг та хоёр энэ тлэр үзүүлсэн ч гэсэн тэр хүүхэд энэ жаргалыг дахиж нэхэж дор хүний дорой нийгмийн дордыг бүтээж чадахгүй. Шазрун ир хүн босож. Тийм үү? Шазууртай хүүхэн босоод ирнэ. Тэр хүмүүс олон байх үед тэр өөрөө яах вэ? Хүссэн үсийг хүн өндөөхгүй бол толгоог нь тасдна гэд бүгд жад барай зогсчиж магадгүй үедээ. Өөрчлөлт эндээс л эхэлдэг. Өөрчлөлт гэх юм бол хуулийн анхны мөчөөс л эхэлнэ. Яагаад хуулийн анхны мөч гэж? Тэн дээр чи ертөнц эхлээд байгаа юм. Амьдрал чинь хуулийн анхан мөчн дээр эхлэж нэг ертөнц бүтээд байгаа. Авсанд ороод тэр ертөнц чинь мөчөөд байгаа. Тэгвэл тэр хуулийн анхан мөчн гэдэг яриач ертөнцийг өөрчилдөг.
усанд орохч ертөнцөө төгсөж яадаг. Тэгвэл төгсөх ертөнцийн утга ямар байв гэж түүх эхлэж эхлэх ертөнцлөө юу сургах уу гэдгээр боловсрал өргөгддөг юм. Хэцүү байна уу? Энэ үнэ? Садар самун байна уу? Утгагүй байна уу? Ичхээр байна уу? Тэгээд нөгөө том утгаар нь ингээ харчаар эн чинь жижигхэн тийм асуудал ч гэсэн эн чинь бүр маш том гоё төгс юм бүтээд юм шүү гэдгийг асууж авч байна. Монголын хүчрхэг төрийг устгаас нь цор ганц арга юу ясныг мэдэх үү? Шарын шашин орж ирээд хоёлыг шившиг гэж хэлсэн тэр мөчд байхгүй. Ойлгоно уу? Эмэгтэй хүнийг цэвэр ичим хий байна. Эрэг хүнийг номын дуутай бай гэж. Хормойг нь боож байгаад мэдлэггүй болгосон цагт хаан төрхөө байж гисэн. Хатан үсгээ болчихсон юм шүү дээ. Ойлгоно. Айл болгонд байдаг хаад өрөх болгоноос тодордог хатад алга болчихсон. Цэвэр ижинхий охид номын дуутай ирчүүд бүгд хоёлоо ярихаа болж хүүхдээ төлөвлөхөө болгоход амьдралын мөн чанарыг ойлгохоо алдуурчихсан юм шүү дээ. Тухай бол шарын шашнаас өмнө байгаа. Хичнээн нийхэм дайны дотоод тэмцлийн зовлонтой байсан ч гэсэн яга босоод ирж байгаа юм. Тэр цахар айлын бяцхан охин датварын мэр гарч ирж байхдаа тэр үйдэн тэр цахар ирэв, тэр цахар имэв. Охин хатан болоход бэлтгэр хэмжээний мэдлэг боловсралт. Энэ нь хүн ийм байна гэхдээ нэг ч сэдв үлдээгээгүй тайлбарласнаас үүсэлтэй юм. Охин эрүүл мэндийг, боловсролыг, эд хөрөнгийг, харилцааг, ханилга энэ 9 хүслийг чи хань гэдэг дээр чинь өөрөө хоёул байна уу? Үр гэдэг чинь өөрөө хоёлоос үүсэх үү? Хоёр хүсэл дээр чинь энэ том сэдвтэй байгаа биз? Мөн. Чи өөрөө хоёлаа яаж болдгоо? Хүүхэдтэй хоёлыг яаж заах вэ? Бүхэл бүтэн хоёр хүсэл дамансан том сэдв байгаа биз? Тэгэд эзэн ирэх ийм их тайван мөнх төр. Энэ 9 хүслийг чинь инх тайванч олон улсын гэрлэлт харилцаан дээр байдаг гэдэг. Тэгвэл 3 хүсэл дамжихаар хэмжээний том сэдв мөн үү гэж. Одоо тэгээ зөв зай гэсэн чиг мэдэхгүй байна. Хэн мэдх юм тэгээд. Чи мэдгүй чигээрээ дуусгах юм бол цаашаач мэдгүй нөхдөд байгаа. Чи мэдэн бодолж байгаа ч болтгоо зааж өгөхөөсөр аргагүй байгаа үед. Согт нүсгэх юм да? Хэлэх юм шүү дээ. За тэгээд одоогийн тэр бэлгийн боловсрал гэдэг чинь бүхээрийн юм. Нөгөө нэг хүүхэдтэй болохгүй төлөөл бүхлийг цаагаад ах юм. Бэлгэвчин угал хамгаалалтыг хий. Садар самууныг зугаагаар хөө. Чи бэлгийн замын өвчин тусахгүй хүүхэдтэй л болохгүй бол хоёлжиж болно. Энэ уухайг та нар хэр удаан тавих гэж байгаа? Хэр удаан? Яагаад эмэгтэй хүнийг таалахыг эр хүнд заахгүй байгаа юм?